Бавуугийн лагуусран гэдэг хүн бидэнд яг юу өгсөн юм бэ? Энэ яруу найрагч байгаагүй бол бид юугаар дутах байсан юм бэ? Өнөөдөр би энэ тухай ярихаар шийдлээ. Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг. Хуудас сэргийгчлөөнд подкастын Elements буюу утга зохиолын шүүмжлэлийн чиглэлээр дагнан та бүхэнд хүрэх дугаарын эхний дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Лагуусрангуй Монголын уран зохиолын 1960-ад оноос 2020 он буюу өнөөдрийн хүртэлх уран зохиолд өөрийн давтагдшгүй онцлогоороо уран зохиолыг нэг шат ахиулж хөгжүүлсэн хүн гэж хамгийн товчхондоо хэлж болно. Тэгэхээр лагуусран яруу найрагчийн уран бүтээлийг бол давын дээр бол 3 үечлэлд би хувааж үзэж байгаа юм. Нэгдүгээрт нь бол эрэлхийллийн үе, хоёрдугаарт нь илэрхийллийн үе, гуравдугаарт нь нөлөөллийн үе гэж. Зохиолч хүн, яруу найрагч хүн бол уран бүтээлээ эрэлхийлдэг, өөрийнхөө хэв маяг, өөрийнхөө хэлийг бий болгохын тулд тэмцдэг. Энэ үе нь бол 1970-аас 80-ад оны үе буюу цагаан тэнхлэг, уянгийн тойрог номуудын гол шүлгүүдийг энэ 70-аас 80-ад оны хооронд бичсэн. Энэ үедээ өөрийнхөө дуу хоолойг олж авсан. Үүний дараа бол илэрхийллийн үедээ шилжсэн. Энэ бол 1980-аас 1990-ад оны дунд үе буюу 1995 он хүртэлх үеийг хамарч байгаа. Энэ үедээ лагуусран гэдэг яруу найрагч бүрэн хүлээн зөвшөөрөгдөж түүний хэлийг монгол хэлэнд өвөрмөц онцгой үзэгдэл болгож орууллаа гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Ер нь ихэнх зохиолчд бол ийм хоёр үеийг туулдаг: эрэлхийлэл ба илэрхийллийн үе. Жинхэнэ одоо томоохон үндэсний хэмжээний томоохон бүр хэлний үзэгдэл болсон яруу найрагчд бол нөлөөлөгчд болж хувирдаг. За энэ бол 1990-ад оны дунд үеэс 2010 оны дунд үе буюу яруу найрагч насан хотгийг үзүүлэх хүртлээр бол Монгол туурхтан бөгөөд эрхийн уран зохиолд нөлөөлөгчийн хэмжээнд очсон гэж би үзэж байгаа юм. За зохиолч маань иймэрхүү 3 үеийг бол туулсан. 1960-ад оны үед Сэнгийн Эрдэнэ, Нимбугийн Нимд орж, Мишхийн Цэдэнд орж, Бэгзийн Яв хулан гэх мэтийн сэтгэл зүйн шинжилэл хийсэн, Монголын уран зохиолд сэтгэл зүйн дүрийн хувьсцыг хийсэн зохиолчдын 90 үед энэ хүн лагуусран гэдэг залуу уран бүтээлч уран зохиолд орж ирсэн. За тэгээд өөрийнхөө яруу найраг хэлбэр, сэдв агуулгаараа бусдаас ялгархыг эрчимтэй ирмэлзэж байсан энэ үе нь уран бүтээлчийн алсын хараа яг тухайн үеийнхээ уран бүтээлд хэрхэн шүүмжлэлтэй хандж гин. За тэгээд юуг яаж өөрчлөх үү гэдгээ тунхагсан ийм үеийг эрэлхийллийн үе гэдэг. Тэгэхээр 1991 онд Хос уянга шүлгийн төвөртэй лагуусран яруу найрагч 1962 онд буюу 30 гаруй жилийн өмнө бичсэн нэг шүлгээ оруулсан байдаг. Энэ шүлгээ бол миний анхны шүлэг. Уран бүтээлч гэж өөрийгөө тоосон анхны шүлэг гэж хэлсэн байдаг. Намар цагийн сар. Саарл хируу дараах сэрүүн сэвэлзээ шөнөөр сар газар гялтайж энд тэндгүү хонов. Бухлын дэргэд тунарсан азарган борооны шалбаагт хонов. Булган цагаан гримийн хоймрыг дайран тэнэж хонов. 3 усны охин нэрмлийн үнэр аван далбилцаж 33 бүрдэнд минь шал согтуу хонов. Нүүдэлчний ийм ахуйг уран зохиол руу шууд ямарч хөрвүүлэлтгүй яг тэр хэлбрээр нь оруулсан. Одоо жишээ нь 3 усны охин нэрмэл гэдэг ч юм уу, гэрийн хоймрыг дайран тэнж хонов гэх мэт энэ юм бол тухайн үедээ маш онцгой шинэлэг үзэгдэл болж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Явуу хулангаас ч юм уу, Мишхийн Цэдэнд орж шүлгээс ялгарч байсан гэсэн үг. Монголын яруу найраг үг нь бол эртнээсээ одоо яруу найргийн онолтой байсан. Үүн дотор бол Дандины зохис таялгууны тойл гэж яруу найргийн бүтээл тайлбарладаг юм онол байдаг. Энэ онолд нь бол нийт бусын адилтгал гэж юм адилтгал байгаа юм. Тэр адилтгал нь бол ганцхан юмыг цохон зааж хэлээд түүнийг адилтгаж болох бусад бүх зүйлээс хэтэрсэн болгож үзүүлэх. Өөрөөр хэлбэл хэтрүүллийн дээд түвшин гэсэн үг л дээ. Тухайн зүйлийг яг объектоо барьж авангуудаа түүнийг бусад зүйлтэй ингэж хэтрүүлэн адилтгаж үзүүлэх хэлбэр. Нийт бусын адилтгалын энэ хэлбэрийг бол хар залуудаа лагуусран яруу найрагч эзэмшээд яг энэ намар цагийн сар гэдэг шүлгээрээ гаргаж ирсэн. За энэ нь бол надаа Францын яруу найрагч, Францын яруу найргийн хаан гэдэг алдар нэртэй баг 20 гаруй жил хааны титмийг ингэ эзэмшсэн Поль Верлен гэдэг яруу найрагчийн
Парисын таталбар гэдэг шүлгийг надад санагдуулсан. Тэгэхээр яг энэ гудамжны мохоо буланд сарны гэрлийг цайрдан дэвсжээ. Яндангаас 5 тонны хэлбэртэй сүүл цохойн хурц шавх дээврийн дээгүүр шарвалцах нь өтгөн бөгөөд хар. Саарал тэнгэрт мөс шиг хайр үсэлэх бишгүүр мэд чарлан санаандгүйг хаан ихтэй нуугдах газар болсон аймхаа өвчтөй муур хачин сөнг гэнэн. Сэлгүүцэн явах зуурм нь яг энэ үед эртний мэрэгдийн үг санаанд орж сэмэрч улирсан түүхийн хуудас үзэгдэн түнэр харанх үед хийсэх шаа торго хөхнүүдээр ирмэн гэж байгаа юм. Тэгэхээр энэ нийт хүсийн адилтгал яг энэ шүлгэн дотор бас хөвж яваа юм л да. Яг энэ гудамжны мохоо буланд сарны гэрлийг цайрдан дэвсжээ гэдэг урилээний шүлгээс шууд шилжээд харвал саарал хэрүү дараах сэрүүн сэвсээ шөнөөр сар газар гилтайж энд тэндгүй хонов гэд яг ингээд өөрсдийнх нь нөгөө нийт хүсийн адилтгалын элементүүд хоорондоо ингээд маш төстэй. Тэгэхээр энэ бол Парисын таталбар гэдэг тэр шүлэг манч энэ намар цагийн сар гэдэг энэ шүлэг манч аль алины сарны элементээрээ өөрийнхөө өгүүлэмжийг хиллийг бий болгохоор тэмцэж байгаа юм л да. Хоёулаа өөрсдийнх нь 20-од насны уран бүтээлээ эхэлж явах ийм шүлгүүд. Тэгэхээр Пол Урилэний шүлгүүдийг судлаачид үнэлэхдээ бол Ромын домог зүүн гунигийн тэнгэр буюу Сатурн санчрыг өөрийнхөө хайр дурлалын бэлэгдэл болгон ингээ гаргахыг ирмэлцсэн ийм дуулалтай, ийм хэлбэртэй гэж байгаа. Тэгэхээр Лагусрынгийн өөрийнх нь ихэнх үеийн тэмцэл юу гэхээр яг Пол Урилэнтэй адилхан өөрийнхөө бэлэгдэлд ертөнцийг бий болгох ийм тэмцэл байж. 1970-аад онд бичсэн шүлгүүдээ хэвлүүлж амжаагүй. Тэгээ хэвлүүлж амжаагүй шалтгаан нь бол тухайн үеийн ном хэвлэлийн одоо хяналтаас болоод ч юм уу редакторуудын одоо эрх мэдлийг давж гарч чадаагүй ч юм уу. Тийм учраас Лагусрын яруу найрагч бол 20 гаруй жил өөрийнхөө шүлгийг хэвлүүлж амжилгүй байж байгаа. Зөвхөн 80-аад оны ихэр 60-аад онд бичсэн шүлгүүдээ 80-аад оны ихэр хэвлүүлсэн байдаг. Мөн эндээ ороогүй шүлгүүдийг 1990-ад онд хэвлүүлсэн Хосоо Янх гэдэг шүлгийн төвөртөд оруулсан байдаг. Тэр үедээ яг энэ үеийнхээ бас нэг шүлгийг оруулсан байгаа. Гэхдээ намар цагийн бороо гэдэг шүлэг. Энэ бол намар цагийн сар гэдгийгтэй үргэлжлэл болсон тун төстэй шүлэг. Ойртон буу тэнгэрийн дуу азарганы үрсэлт шиг сонсогдох үе. Омголдсон нуурын толио түмэнгүү шиг хуйлран айлхан тэр адраас дэлгээтэй аруул зүхтэж авдрын дээгүүр мөрөлж гэрийн тогт цутрав. Аятай наргагүй нарлаж байсан хураалттай аргал ичиж атсаг навтрахын нөмөрч чив чимээгүй бөмбөй гэж байгаа. Тэгэхээр 1962 оны тэр намар цагийн сар 1970 оны намар цагийн бороо гэд энэ хоёр шүлгийн хооронд бол 8 жилийн зай байгаа. Тэгэхдээ энэ хооронд Лагусрын гуайн шүлгийн хэлбэр бол төдийл ялгараагүй өөрчлөгдөөг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ үед болохоор ямар ирэл хийсэн бэ гэхээр явуу хулан цэдэнд орж гэх мэтийн яруу найрагчдын, нэмд орж гэх мэтийн яруу найрагчдын уянгын яруу найргаас цухтаад цэвэр ийм реалист төсөл бүхий бэлэгдлээр зодсон ийм догшин эрс төсөл бүхий ийм шүлгүүд бичгийг ирмэлцэжсэн ийм ялгарлыг хайж исэн юм байна. За тэгээд 1970-аад оны ихэнх үе хүртэл ийм эрэлхийлэл хийж агаад 1970-аад оноос эхлээд шүлгэрүүгээ философи шингээж гисэн. Тэгэхээр үүнийх нь цаана Лагусрын яруу найрагч ганцаараа байсангүй. Өөрийнх нь Дөмөн гээд нэг талд хамаарч исэн Урайнхайн бас ийм философийн өнгөстэй ийм өөрмөц эрэлхийлэлтэй ийм шүлгүүд мөн энэ үед гарч ирсэн. Тэгэхээр яг энэ үед нь би ер нь яруу найрагчийн хөтөлмөр, яруу найрагчийн амьдрал юу юм бэ гэдэг тухай эргэцүүлэх тийм эргэцүүл рүүгээ орсон болов уу гэж бодсон. Яруу найрагч хүн ер нь юуг зордгийг, яруу найрагч хүн ер нь юуны төлөө амьдрдгийг гэдэг ойлголт айгүй сонирхолтой. Ихэнх нь бол яруу найрагчдыг хүмүүсийг зугаацуулахын төлөө эсвэл найран дээр гэрийн ёроор хилдэхтэй адилхан тийм цэцэн цэлмэг үгийн ирэлт хаттсан болов. Нэг л их цэцэрхсэн сонин үг хайсан тийм төвчин улсууд юм болов. Үс төсөө ургуулсан улсууд юм болов гэж хүмүүс боддог л доо. Гэтэл яг үнэндээ яруу найрагч юуг зордгийг гээд асуухаар их энгийн. Яруу найрагчийн амьдрал бол бэлэгдэлт шин ертөнц үүсгэхийн төлөөх тэмцэл байдаг.
Жишээлбэл одоо Эртний Грекийн яруу найрагч Эсхил гэж агуу яруу найрагч байна. Одоо эмгэнэлт жүжигийн одоо эцэг гэж хүмүүс ярьдаг. Нэдэр дээрээ бол Эсхил бол сайхан яруу найрагч л байсан. Тэгэхээр Эсхилийн бүтээсэн цовдлогдсон Прометей гээд яруу найргийн бүтээл жүжиг байна. Эсхилийн цовдлогдсон Прометейг уншихаар цовдлогдсон Прометей энэ ертөнцийн аль нэг уулан дээр цовдлогдсон тарчилж байгаа юм шиг. Тэр тарчил нь одоо хүртэл үргэлжилж байгаа юм шиг сэтгэгдэл уншигчийн сэтгэл төрдөг. Шекспирийн Ромео Жулиета, Сэргэн мандалтын үеийн англи яруу найрагчийн энэ Ромео Жулиета гэж жүжигийг уншихаар тэр хоёр ертөнц дээр амьд ертөнцийн хаан ихтэй нэг нь хор угаад нэг нь зүрхэндээ чинжаалт урж байгаа тэр мөч одоо ч амьд юм шиг хүмүүсийн мэдрэмжэнд төрдөг. Энэ бол Эсхил Шекспир хоёрын яруу найргийнхаа хэлээр хүн төрлөختөнд бүтээж үлдээсэн шин бэлэгдэлт ертөнц аахгүй. Энэ мөн чанарыг Лавгсрангуй 30-аад наснда маш сайн ойлгосон. Тэгээд яруу найргийг магтуу биш, хайлтай бүсгүйдээ сэтгэлээ илчлэх биш, цэцэн үгийн сүлжээн биш. Шин ертөнц бүтээх, хүний сэтгэлд шивж үлдээх ертөнцийн эрэл хайгуул гэж ойлгосон. Чухам энэ үедээ яруу найрагч Лавгсран Хөх мөнхийн уул гэдэг алдартай шүлгээ бичсэн байдаг. Хөх мөнхийн уул Тэлмэн зэрэглэлийн дунд эмнэг адуу шиг цовчих. Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул. Ургах нарыг дугтаж дүнхийн. Унах нарыг үүрч ханхайн. Наран шингдэггүй, навчин ганддаггүй хөх мөнхийн уул. Хүүгээ сайн явааг дуулаад дэрэгдүүр нь дуулж өнгөрсөн. Дуулж байна лээ. Миний хүүгийн хөх мөнхийн уул. Хөгшнөө нутгалуулчгаа дэрэгдүүр нь уйлж өнгөрсөн. Уйлж байна лээ. Миний хүүгийн хөх мөнхийн уул. Алдрайхан ганцур насны алган заяахад адуунаасаа чиний моргиж унаг ногтлж өгье гэтэл багдаж санагдахаар нь хөхөмдөг униар талын хаяанаас дүлшиг зорлцох хөх мөнхийн уулыг чиний уул гэж хүүдээ алга дэлгэн зааж өгөөд бах нэг нь ханж билээ. Тэлмэн зэрэглэлийн дунд эмнэг адуу шиг цовчих. Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул. За энэ шүлэг бол Лавгсрангийн амжилттай бүтээсэн эхний бэлэгдэлт ертөнцүүдийн нэг. Энэ тэлмэн зэрэглэлийн дунд эмнэг адуу шиг цовчих. Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул гэдэг бол энэ Монголын тал нутагт байгаа бодиттой уул биш байхгүй. Энэ бол цаг хугацаа орон зайнаас тусдаа Лавгсрангуй эцгийнхээ дурсгал зориулаад үрийнхээ сэтгэлд үлдээсэн цаг хугацаа орон зайнаас гадуур мөнхийн тийм хөх уул. Энэ бол үртэй хүн бүхний сэтгэлд торойж байдаг уул. Энэ бол эцэгтэй хэн бүхний сэтгэлд эцгийг нь орлоод торойж үлддэг тийм уул байхгүй. Энэ мөн чанарыг энэ эгэл жирийн үгэн дунд хавчруулж амьдуулж үлдээснээрээ хөх мөнхийн уул хэмээх шин ийм бодит бэлэгдэлт ертөнц үүсэж байгаа юм. Тэгээд энэ шившлэхийн мөн чанарыг олоод оршиж үлдэж байгаа. Тэгэхээр яруу найрагчийн амьдрал яг юуны тухай вэ гэд эргээд дахиад асуухаар энэ үзэл санааны төлөө тэмцэл байдгүй, их хэлээ хөгжүүлэхийн төлөө тэмцэл байдгүй, бүр эх орны төлөө тэмцэл байдгүй гэхээр үгүй. Яг л энэ бэлэгдэлт ертөнцийг бүтээх тэмцэл байт юм байна. Тэгэхээр Лавгсран гэж хүн яг ийм бэлэгдэлт ертөнцүүдийг үүсгэхэд амьдралаа зориулсан. Тэгээ хамгийн түгээмэл Лавгсрангийн одоо шүлгийн номуудад байгаа Лавгсрангийн гараар бүтээгдсэн шин ертөнцүүдийг ингээд хайгаад харахаар надад бол нэг 6 бэлэгдэлт ертөнц байгаа юм л та. Үүнээс цааш хязгааргүй судлаачд ингээ хайвал хязгааргүй олон бэлэгдэлт ертөнцийг хайж томьёолж болно. Жишээлбэл судлаач Соргодгийн энх хоёр Лавгсрангуй яруу найргийг судлаад энэ дотор бол одоо үхлийн бэлэгдэл одоо 10 гаруй үхлийн бэлэгдэл байна гэл зөвхөн нэг номоос нь гаргаж ирсэн. Бидний мэдэх Боржгоны портал гэдэг алдартай шүлгэнд нь бол үхлийн бэлэгдэл ингээл 5-6 гараа зэрэгцээд байж идэг. Жишээлбэл одоо сүүдрээ дарж унахтай илгийчэн цөмлөн шингэн гэдэг хоёрхан мөрөнд үхлийн тухай метафор бүр ганц мөрөнд хоёр байгаа.
сүүдрээ дарж унах, илгий чин цөмлөн шингэх. Тэгэхээр лавсрангуй юу гэж ойлгосон бэ гэхээр энэ нийт бусын адилтгал метафоруудын энэ гинжин холбоо маань мөнхийн шалтгаан болох юм байна. Мөнхрүүлэх юм байна гэдгийг л ойлгосон яруу найрагч. Тэгээд тал нутаг гэдэг бэлэгдэлт ертөнцийг бий болгосон. Энэ тал нутаг гэдэг бэлэгдэлт ертөнц нь бол лавсрангуйн хувьд бүхнийг багтаан оршиж байгаа ертөнц. Тал нутаг бол зүгээр нэг юм зүгээр харагдж байгаа тал биш. Лавсрангуй яруу найраг руу ороод ирэхээр бүхнийг багтаан оршиж байгаа энэ ертөнцийн бэлэгдэл болж байна. Уул гэж сая миний ярьдаг бэлэгдэлт ертөнц. Энэ бол эвдэршгүй, цаг хугацаанд ялагдаж өөрчлөгдөшгүй өн мөнхийн зүйлийн бэлэгдэл болж байгаа. Үхэл гэдэг ойлголт маш хүчтэйгээр гарч ирнэ лавсрангуй яруу найрагт. Үхэл юуны бэлэгдэл вэ гэхээр ариутхан шүүдэг. Бүхнийг ариутхан шүүдэг. Яг Дантигийн ариутгалын орчлонтой адилхан бүхнийг ариутхан шүүгээд шинэ ертөнц рүү алхуулдаг, шинэ ертөнцийн үүд болж таардаг. Энэ бол монголчуудын бас үхлийг үзэх үзэл мөнх тэнгэрийн үзэлтэй цаашаа холбогдно. За тэгээд эмэгтэй хүн гэдэг лавсрангийн яруу найрагт маш чухал метафор, маш чухал бэлэгдэлт ертөнц болж хувирдаг. За энэ нь юу вэ гэхээр бүхнийг өөртөө шингээгээд бүхнийг өөрөөсөө төрүүлэгч ийм хүчин зүйл. Олон хүн лавсрангуйн зүгээр товчхон яриаг ингээд тасалж аваад ямар амар тийм патриарх, ямар амар дарангуйлагч сэтгүүтэй юм бэ? Эмэгтэй хүнийг ингэх гэж гээл одоо жишээлбэл нөгөө эмэгтэй хүний ухаан зарах хэмжээнд бити зовоо гэдэг ч юм уу те. Эсвэл ингээс сүү асгахтыг босч хайрл, эмэгтэй хүний хайрл гэдэг ч юм уу ярилцлагын өчүүхэн хэсгүүд ингэ салгаад яриад байдаг аахгүй. Гэтэл тэр ярилцлагыг нь бүтнээр нь харуул их өөр ойлголт агуулга ойлгогдно. Лавсрангийн бүтээсэн яруу найргийн ертөнцийг харуул тэс ондоо ойлголт агуулга одоо харагдана. Эмэгтэй хүн бол тэгэхээр лавсрангийн хувьд бүхнийг өөртөө шингээгээд өөрөөсөө төрүүлэгч тийм байгалийн тасралтгүй хүч байхгүй. Дараагийн маш чухал бэлэгдэлт ертөнц бол хайрын хил. Хүний амьдралын жам ёсны бэлэгдэл гэж ойлгож байна. Амьдралын жам ёс бол хайр. Амьдралын жам ёсыг зөвхөн хайраар тайлбарлах боломжтой гэж лавсран яруу найрагч үзэж байна. За үүний дараа зүгээр ердийн жишээ болгоод бас нэг бэлэгдэлт ертөнцийн тухай ярив. Энэ бол өглөө. Лавсрангийн ялангуяа залуу цагийн шүлгүүд нь маш их өглөөтэй. Өглөөг үнэхээр олон янзаар төрслөн үзүүлсэн. За энэ цаана ямар бэлэгдлийг агуулдаг вэ гэхээр эмэгтэй хүнээс таслаад авсан нөгөө ертөнц маань шинээр үүсэн бүрэлдэж байгаа шин ертөнцийг бэлэгддэг. За тэгэхээр давын өмнө цагаа хэмнээд би энэ 6 бэлэгдэлт ертөнцийн тухай өнөөдөр та бүхэнд маш товчхон ярих гэж. За тал нутаг. Лавсрангийн тал нутаг бол эхлэл төгсгөл нь тодорхойгүй. Зөвхөн лавсран чи гэж бичээгүй л дээ. Жишээлбэл одоо казак хэлний Олжас Соломенов гэдэг яруу найрагчийн тал нутгийн тухай шүлэг байдаг. Тэр тал нутгийн тухай шүлгэн дээр тал гэдэг тайраад намсдаггүй уул юм а гэж байгаа. Ийм сонирхолтой метафор байдаг. Тэгэхээр Бавуугийн лавсрангийн тал нутаг бол яг сансар окторгуутай адилхан. Хамгийн алдартай шүлэг болох боржгоны бор тал гэдэг шүлэг ба шүү дээ. Санаа алдахад ихийн сүү тагнаад амтагдаж салхины үзүүрийн залхихад аг хоолоо даргасан боржгоны бор тал минь гэдэг шүлэг. Энэ шүлгийн сэдвийг бол монголчууд бүгдээрээ мэдэх учраас би одоо үлгэлж уншаад яах. Энэ сэдв цаашаад их газрын чулуу гэж шүлгэн дээр нь уул гэж хэлээд уллаж анх гიშгдэг, чулуу гэж хэлээд унган зулаан битүрдэг их газрын чулуу. Илгэнд нь төрсөн өрн сайн явхад шөндөө сөөм ургаж хондог. Энд ч нэгэнтэй бүдрэгт нь эрдүү байцын чулуу эм тэм төсөрдөг. Говийн жилтэн хөрсөн дээр шигшиж хайсан дөрвөн бэрх. Голио нүмерэг донгодсон газрын босоо ятаг. Галнаас нар хүртэл цовсон чулуу. Газраас зүрх хүртэл урссан чулуу. Их газрын чулуу. Тал нутгийн өгүүлэмж, тал нутгийн энэ сэдвийн эрэл хайгуул нь бол бүр дуусахгүй юм шиг санагддгийн лавсран яруу найрагчийн. Тэгээд энэ хүн төрхөө буюу тамчийн тал гэж хэлв. Тулгар их тамчийн тал дээгүүр туняа муутай алхахгүй. Дэрэгдэн дагах сүүдэр нь дэлхий тэрчээд дааж ядах шиг харагддаг.
Дуусан дууны цуураа эргэж ирдэггүй холих цайдам танчин тал. Дуртай сүнс болгон омж төрдөггүй ховор заяа тамчин тал. Монгол ам уяатай тамчин тал. ертөнцийн явдал зовж алж яасан бурхад хажуулдаг тамчин тал. Газар буусан тэнгэрийн тал гэх юм уу. Талын тухай энэ төрслүүд нь хязгааргүй. За ингээд цаашаа явахаар хайр гэдэг сэдвээр очиж цутгах нь. Хайр нь бол лагусрангой хувьд хүний амьдралын жам ёс гэж түрүүн хэлсэн. Хүрээдэл ирэх зуурханд хүүхэд шиг дагах юм хань минь. Шанлан баяр хоёр өдөр шөн шиг алгалсан хорвоогийн шавар цэцэг хоёр дундуур өдий жил хөтлөлцөж туучлаа. Нилийж буусан хөх тэнгэр бид хоёрыг нэг л хүн гэж хүчит нараар илж намраа салхиар үнсэж эрхлүүлж байсан. Нэг авсанд хоёр хүн багтдаггүй болохоор нэг л үүлийн үр соёолохын цагт хагацна. Буцах хэрэгтэй амаргууд зэрэг төрж зэрэг өгдөг байхыг бурхад дургүйцээ зохионгуугаасаа хассан гэдэг хүрээдэл ирэх зурханд хүүхэд шиг дагах юм хань минь гэж байгаа. Лагусрангойн хайрын бэлэгдэлт ертөнц нь бол амьдрал үүсэн бүрлдэх, амьдрал үгүй болох хоёрын хоорондох гол хүч гэж утсан байдаг. Тэгээд ихэнх хайрын шүлгүүд нь бол яг энэ хүчин дээрээсээ туйлшраад цаашаа эмэгтэй хүний тухай шүлэг болж хувирдаг. Эмэгтэй хүний тухай бүтэн бэлэгдэлт ертөнцийг бий болгодог. Энэ нь болохоор бол бүхнийг өөртөө шингээгээд өөрөөсөө төрүүлдэг юм хүч, ертөнцийн хүч гэсэн ийм ойлголт руу очиж цутгадаг. Эмэгтэй хүний тухай лагусрангойн илэрхийллүүд маш харигс талаар бүр садист гэж үзээд судлаач Батсуурын тухай бичсэн байдаг л да. Гэхдээ Батсуургойн шүүмжийг бүтэн уншвал энэ бол садизм биш. Илэрч байгаа хэлбэр нь садист өгүүлэмжүүд болохоос биш. Цаана байгаа утга учир нь өөр юм а гэж одоо хэлсэн байдаг. Тэгэхээр яг шүүмжийнх нь наад агуулгаас нь болоод хараад хүмүүс лагусран садист яруу найрагч гэх мэт юм туйлширч ойлгох юм хандлага байдаг. Тэгэхээр лагусрангойн яруу найргийн бэлэгдэлт ертөнцийн хувьд бол эмэгтэй хүн бүхнээ золигч. ертөнцийг бүтээгээд тэр бүтээсэн ертөнцтэй өөрөө золиослогдогч. Бүтээсэн бүхэндээ өөрөө одоо үгүйсгэгдэгч. Бүтээсэндээ өөрөө бүтээснийхээ золиос болгоч гэсэн ийм санааг лагусрангой өөрийнхөө яриан дээрч шүлгэн дээрч эмэгтэй хүний төлөөлүүлэн метафор болгон харуулсан байдаг. Энэ яруу найргийнхан хамгийн сонгодог тод хамгийн хурц жишээ бол бид бүхний сайн мэдэх үр могоо хэмээх дуйл байдаг. Энэ үр могоо дуйл бол юу вэ гэхээр бид бол эхийгээ баран итгэж чанартай юм аа. Хүмүүн төрлөختөн бол их байглаа хөнөөгч юм мөн чанартай юм аа. Бидний амьдралын одоо мөн чанар бол их байглаа хөнөөх энэ хүчинд төвлөрдөг юм байна гэж одоо лагусрангой энэ эмэгтэй хүний тухай бүх сэдвүүд шүлгээдхийн ард дуурч ирсэн байгаа юм. Яруу найрагчийг бол бүтээсэн энэ ертөнцийн үүднээс харуул илүү оновчтой юм болов уу гэж боддог. За тэгээд Огт лагусран яруу найрагчийн хос уян төвөр дотор дүнсгэр нуг гэж яруу нэг шүлэг бий. Дүнсгэр нуг гэж энэ шүлэг нь бол өглөөний тухай шүлэг юм. Хар чигэнд бэрсэн дүнсгэр нуг аниргийн дунд нойрмог. Хөл хөөнтэй нуурын зэгсэнд ангирийн дуу дуурмаг. Өглөө хар нэлхаараа. Наранд хөөгдсөн үнгэн шаргал үүр наашлан сүүлчийн оддыг мөхөн. Хоёр гар бие биенээсээ төөрөм харанх үед хормойг гэрэл мэрсээр үүр цайж байна. Өглөө хар нэлхаараа. Чулуун чандман уулсаа ориглоор нь тоолж цогтын дууд хад руу нар гулган буун. Шарахгүй шиг нарны гэрлээр самссан хөхийг шар талын цэцгэс хөөс сахруулна хөхн. Өглөө хар нэлхаараа. Цэл залуу өглөөний наран цацаргийг цалигаан байж алгандаа өгтөн залиглий. Цаглаа чарлах нуурын эрэгт очиж цагилдгаар чамда бүгж цагмэгдэж өгье. Өглөө хар нэлхаараа. Энэ 1984 оны шүлэг. Энэ дүнсгэр нуг гээд энэ шүлэг бол
өглөөний тэр сэргэг агаарт шинэ ертөнц бүрэлдэж байгаа тухай имшүлэг. Тэгэхээр Лагусрангуайн яруу найраг ингээд их рүү, эмэгтэй хүн рүү, ертөнцийн хүн рүү ороод ирэхээр хүндрээд хайр руу, одоо анхны хайр руу, тусламж руу ингээд ороод ирэхээр, эсвэл ээж рүүгээ ч юм ороод ирэхээр гэгээшээд өглөө болж эхэлдэг. Ингээд өөрийнхөө яруу найргийн хүндийн төвийг ингээд өөрийнхөө сонгож авсан сэдвээсээ болоод ингээд маш хялбархан бөгөөд маш баялгаар өөрчилдөг. Олон судлаачид Лагусрангуйг маш гажууд зүрлэлийн хаан. Одоо зүрлэл бол Тед Хьюз маягийн, эсвэл одоо юу ч гэдэм Шарл Бойдлер маягийн яруу найрагчид ингээд үнэлээд өгдөг байхгүй. Гаж сонин зүйлд нь л хөтлөгдөд байдаг. Гэтэл үгүй. Өөрийнхөө ертөнцийг, бэлэгдэлт ертөнцүүдийг хэрхэн одоо ингээд чөлөөтэйгээр хооронд нь сэлгэж ашиглаад шинэ ийм бэлэгдлүүд бий болгох уу гэдэг бол энэ хүний насан туршийн эрэл хайгуул байсан байна. За ингээд Лагусран яруу найрагчийн бүх бэлэгдэлт ертөнц явсаар эцсийн эцэст түүний хамгийн гол сэдв буюу үхэлдээр очиж зангиддаг. Тэгэхээр яруу найргийг олон хүн бол хувьсдаг, ямар ч байр суурьгүй зүгээр л нэг үгийн наадан гэж ойлгодог. Яруу найраг бол үгийн тоглоом гэж ойлгосон яруу найрагч хүртэл байдаг. Яруу найраг бол үгийн тоглоом гэж ойлгоод түүгээрээ бүтэн наадам хийждэг хүмүүс байдаг. Тэгээ ингээд 40-50 хүн зогсож байгаад оройжингийн турш үгийн тоглоом уншдаг. Хэрхэн уран яруу хүмүүст хүрэх. Яруу найраг бол бэлэгдэлт ертөнц үүсгэх насан туршийн тэмцэл байна. Хар залуудаа 30-аад наснда нас барсан Артур Римбо өөрийн үгийн тэмцлийг туйлдаа хүрлээ гэж үзээд 18 орчим настайгаас хойш шүлэг хүчийв. Нэрэж түүний бүтээсэн ертөнц, бэлэгдэлт ертөнц өнөөдрийн символист яруу найргийн эхлэл гэж тооцогддог. Тэгэхээр Вавгийн Лагусрангийн бэлэгдэлт ертөнцийн дүгнэлт нь бол үхэл байсан. Тэр бол үхлийг магтан дуулагч байлаа. Үхлээс айх биш. Эсвэл үхлийг одоо жигших биш. Эсвэл үхлийг тийм хүчрхэг ертөнц болгоод түүндээ ингэж наалдаж орших биш. Үхэл бол шинэ ертөнцийн мүүд гэж энэ яруу найрагч утсан. Судлаач Эрих Йенш гэж хүн бол уран бүтээлч хүний мөн чанарыг маш тодорхойлсон байдаг л та. Уран бүтээлч хүн өөрийн бодол санааг бараг харж мэдэрдэг нэг үндсэн онцлогтой. Хүн бол өөрийнхөө жирийн хүмүүс бол хүний өөрийнхөө бодлыг бол харж дүрсэлж мэдэрдэггүй, өөрийн бодолтой тээгдэж явдаг. Гэтэл уран бүтээлч хүн тэр бодлоо сөрд зогсоод түүнийг бодтойгоор хардаг. Тэгэхээр зохиолч ер нь бол яруу найрагчд бол ийм өөрөөс мөн чанартай. Өөрийн 5 мэдрэх үе мөн чанарыг ингээд синтезлээд нэгтгэж мэдрэх, түүнийгээ буцааж мэдрэмж гаргах чадвартай байдаг байхгүй. Үүнийг бол уран зохиолын онолд Одиссион Глоре буюу будагдсан сонсгол гэж нэрлэдэг. Жишээлбэл одоо бөмбөрийн цохилт ингээд тасралтгүй бөмбөрийн цохилтыг ингээд авсан хүний дотор ингээд улаан өнгө мэдрэгддэг. Энэ бол будагдсан сонсгол. Тэгэхээр их цус тулааны өмнө маш их эрг зориг шавсан дайн тулааны өмнө хүчтэй бөмбөрийн дуу хүмүүс сонсгож тэр хүмүүсийн одоо амьд үлдэх тэмцэл өөрийнх нь мэдрэмжийг асааж ийн гэсэн үг. Тэр хүмүүс уран бүтээлч мэдрэмж нь ассан учраас элд мэсний харшилтаан дундаас амьд гарч ирдэг. Яг хүний сэтгэлд хадах энэ бөмбөрийн нүргэн энэ хэмнэл ритм үүний эрэлтэл яруу найрагч явдаг гэсэн. Тэгээд дараа нь бол яруу найргийг бол Александр Блок тогтмол хэмжигдэх хүн гэж үзсэн. Яруу найргийн урлаг бол хувьсах биш. Яруу найраг бол тогтмол зүйл. Цаашид тогтмолоор үлдэнэ. Түрүү миний хэлсэн одоо эсгилийн цовдлогдсон Прометей хэмээх тэр яруу найргийн дүр бол түүний үгс бол тогтмол бөгөөд хүний мөнхийн эрэл хайгуулч чанарын бэлэгдэл болоод үлдсэн байхгүй. Түүнтэй адилхан Ромео Жюльет бас бие биенийхээ хайрын төлөө, хайртайгаа үлдэхийн төлөө үхлийн үед ч гэсэн бид нар хайраараа эргэж учрна гэсэн итгэлээр Жюльетта зүрх рүүгээ хотгох дүрдэг. Ромео хэрвээ миний хайр өгсөн бол би үхэх болно гэд өөрийгөө амийг хорлцдог. Энэ бүхэн бол хэдийгээр амьдрал дээр боломжгүй ч гэсэн Шекспирийн яруу найргийн хэлээр тогтмол хэмжигдэх хүн болж үлдсэн байна. За үүнийг ухаарсан
Яруу найрагчийн хувьд амьдрал юу болж хувирдаг вэ гэхээр цаг хугацааг ялах тэмцэл болж хувирна. Тэгээд мэдрэмжээ хурцлаад эргэцүүлээ түүндээ шингээгээд цаг хугацааг ялан үлдэх тэмцэл болж орж байгаа. Тэгэхээр энэ тэмцлийнхээ гол хэрэглэгдэхүүнийг бүгд өөр өөр газраас олж илэрхийлж гаргаж ирдэг. Жишээлбэл Бавуугийн лаг усран бол нүүдэлчин ахуйн одоо бараг бидний ахуйд байгаа болсон иргэнэг тийм ээ саамсан одоо нар ч юм уу аргалын чулууч гэх мэт ийм маш ойлгомжтой ийм төслүүдийг өөрийнхөө мэдрэмжтэй маш мэдрэг байдалтай оруулж ингэж бичсэн ийм зөвлөлүүдээр гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ зөвхөн мэдрэмжээ төслөхөөс илүү бүтээлч тийм эрэл хайгуул болоод хувьчиж байгаа. За ихэнх яруу найрагч, ихэнх уран бүтээлчд бол ийм мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ мэдрэмжээ бол зүгээр л агшны төсөл болгоо хувирчдаг. Тэгээ нэг импрессионист яруу найраг болгоол ингээл хувирчдаг. Гэтэл яруу найргийн мөн чанар бол зүгээр агшны мэдрэмж, импрессионизм юусоо биш. Яруу найргийн гүн мөн чанар нь өмнө хэлэхэд экспрессионизм буюу сэтгэл зүйн гүн одоо ийм эргэцүүлэл гүн төслийн энэ сойрондоо байдаг. Тэгэхээр энийг ингэж гаргаж ирэхийн тулд бас уран бүтээлчээс нэлээд тийм сэтгэлийн тэнхээ магадгүй юм тэмцэх чадвар үгийн ертөнцид амьд үлдэх үгийн боол болохгүй байх. Зүгээр л уран яруу найргийн эрэлт хатахгүй байх. Тэр тийм төвчээрийг бас шаарддаг. Ийм эрэл хайгуулын нэг жишээ болгоод нэг шүлэг уншия. Их шиг гэдэг шүлэг. Энэ бол импрессионизмоос экспрессионизм руу нэвтрэн орж байгаа үйл явцын тухай шүлэг байхгүй. Тэнд уянгалах хуурын их шиг титэм судсыг минь хөвчөөрөө хөрөөднө. Бүх биевийн доргин цус даригн уурах тарих уруу татагдан хөлөө хүртэл хөөрөн их шиглэн. Галт наран хур хоёрт тэрсэн зулж галзууруулж татсан хуруу зузаан эсгий гарын салаагаар садрах ус шиг ганих сэрэх их шиг нэвчээн. Нарны мөнхийн шулуун цасраг нуурын химнэлтэй нийлэн туйлзан сая саасан хөгөнтэй сүү захаасаа өмөлзөн их шиг мэдэрнэ. Бүх орчин тэр аяараа аялгуун нэлхран байхад бүжин бидэртэй нуурнаас ангир үргэхэд их шигийн цуултас тасарна. Амар амгалан юутай эмзэг ай хайрын алдуурсан их шиг. Нуурын хөвөнд суухад усны мандалд ердөөл нэг ангир нүрг ниссэн тухай. Агшинд энэ хүн тэр агшин руу бүх биеэрээ шингэн орж түүнийгээ буцааж гаргасан. Яруу найрагч аюу зааны тэр хүн гэж хэлэг байдаг. Тэр хүн талисан цэнхэр нуурын гүнд бодол хийлж суусан. Нуурын мандал түүний бодлоос тэмдэгч үгүй. Гагцхүү тийшин чулуу шитгэл. Ус бүлхийн 10 зүгтээ сацраад сая эдгээр бодлууд энд тэнд үзэгдэнэ. Би тэр хүнийг танихгүй. Танил та гэхдээ л танихгүй гэдэг юм шүлэг. Тэгээ энэ хоёр шүлгийн яг очиж байгаа орчин хоёулаа адилхан. Яг адилхан мэдрэмж агшнаас сэрж байгаа мөртлөө гаргаж байгаа илэрхийлэл хэлбэр нь өөр. Нуурын гүн жинхэнэ бодол бий. Нуурын дүр төрх ямар ч давлгаагүй гүндээ бий гэж аюур зам бодсон байхад хүний сэтгэл яг түүнтэй адилхан юм гэж илэрхийлсэн метафор үүсгэсэн байхад лаг усран яруу найрагч нам гүн бол их шиг юм. Нам гүмийг сонсож сурах их шиг юм. Хүний сэтгэлийн их шиг бол нам гүмд л бий. Хүн нам гүмд өөрийнхөө сэтгэлийг сонсдгоо гэж хэлж байгаа юм. За надад одоо хоёр яруу найрагчийн тухай ярих бодол байна л да. Яруу найрагч Бавуугийн лаг усран, яруу найрагч Очрбатын даш болбор гэж хоёр яруу найрагч. Энэ хоёр яруу найрагч бол 1980-ад онд Гэрэлт хайр, хос уянга гэх мэт цөөхөн шүлгийн төврээ гаргаад тухайн үед нэр алдартай байсан яруу найргийн одоо хамгийн нөлөө бүхий байсан яруу найрагчдын нэрэгдүүр туучин өнгөрч Монголын хамгийн алдартай яруу найрагчд болсон хүмүүс хар залуу наснда. Тэгээд түүнээс хойш Монголын хамгийн алдартай яруу найрагч үндэ хിവэрээ л байна. Энэ хоёр яруу найрагч чухам юугаараа ингэж алдагссан юм бэ гэхээр хоёулаа
ямар нэгэн бэлэгдэлт ертөнц үүсгэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрсөн байна. Тэгэхээр зөвхөн одоо өрн дахны модернизм ч юм уу, импрессионизм, за тэгэл ингээл измүүдэд ингээл тулгуурлаад тэднүүсийн хүрээнд ингээл мэдэм хийрээл эсвэл тийм хэмжээний яруу найраг бүтээн гэж энэ хоёр бодсонгүй. Энэ хоёр зүгээр утга төгөл төр сайхан шүлгийг л бичиж бас цаана нь үндэснийхээ мөн чанар, хэлнийхээ хүчийг шавхаж ашиглая гэсэн юм тэмүүлэлтийн улсууд байж 80-аас 90-ад оны хооронд яг энэ бодолтоо зориулж уран бүтээлээ хийсэн. Тэгээ энэ хоёрын яруу найргийн үндсэн хоёр увсгал бол одоо болтол Монголын яруу найрагт маш хүчтэй. Дагалдагчид нь чухам энэ хоёроо л дагаж бичсэн хэвээр байна. Хэрвээ энэ хоёрын яруу найргийн одоо нэгэн дээр Данзангийн Нямсрунгийн одоо хүчтэй яруу найраг, хүчтэй натуралист уянгын шүлгийн энэ увсгалыг нэмбэл ердөө л энэ гурвын яруу найраг, энэ гурван шүлгчийн яруу найраг өнөөдөр Монголын уран зохиолын яруу найргийн гол уур амьсгалыг тодорхойлж байгаа. Монголчууд яруу найргаар энэ яруу найргийг энэ гурваар төсөөлж байгаа гэхэд төдийлөн хийсэн болохгүй. За ингээд яруу найрагчийн өмнө өөрийн хэл илэрхийлэл бэлэгдэлт ертөнцийг бүтээсэн, өөрийн хэлээ эзэмссэн ийм мэдрэмж төрсний дараа бол яруу найрагчийн өмнө дараагийн үе шат буюу уран бүтээлийн дараагийн үе эхэлдэг. 2000 онд гарсан шинэ зууны эхэндээр гарсан яруу найрагчийн гашуун өвс гэж ном. Бавгийн Лагусрынгийн яруу найргийг бол Монгол туурхад нь яруу найрагч болгож хувиргасан. Яруу найрагчийн дотоод дуу хоолой өөрөө ингээд түрүүн миний бараг цаг гаруун турш ярьсанчлан өөрийнхөө ертөнцийг, хэлний ертөнцөө бий болгох гээд ингээд дараа нь өөрийнхөө илэрхийлэх өнгө аясыг тогтоох гээд ингээд 30 гаруй жил үүндээ зарцуулагдсан бол үүнээс хойш бол яруу найрагч нөлөөлөгч болох зам руу одоо ингээд орж байгаа юм. Яруу найрагч Ташбалбар бол буддист энэрэнгүй үзлийг олоод монголчуудын амьдралын одоо хэмнэл болох ёстой гэж бодсон байхад Монголын оюун санааны сэргэн мандалтанд эрх чөлөөгөө яг эрх чөлөө шиг ашиглахад бол монголчуудын өвөг дээдсийн буй болгосон ёс суртахууны ертөнц, ёс суртахуунлаг тэр байдал ер нь монголчуудын дайнч өвөг дээдсийн тэр амжилтын нууц энтрийг бол сэтгэлгээний хувьд гаргаж ирэх нь чухал гэж Бавгийн Лагусрын үзсэн. Тэгээд хүннүү туйлс, хүннүүгийн хаад, нэрүүний хаад ч юм уу тэдгээрийн ертөнцийг өөрийн төсөөлөл хэлний чадамжаараа бий болгосон жүжигүүд бичсэн. Энэ хандлага нь бол энэ шүлгэн дотор их тодорхой харагддаг. Гашуун өвс номын гэрэл сүүдэр хоёрын яриа гэдэг шүлэг. Сүүдэр орчлонд оршин буй бүхэн хоёул бүлгээ. Бод би чи, хий би. Гэрэл чиний оршихуй надаас шалтах, чамааг байлгах гэж би шатах. Хөдөлгөөн бүрэнхий гэрэл сүүдрийн завсраар шагалзсан. Бударсан дуу анирэг хүч шургам. Сүүдэр хэлбэрийг дагаж бие бүрэлдэх, хилтхийг дагаж ус урсах. Гэрэл чулуу цэцгэн дээр чамайг би зурах. Чухамдаа сүүдэр чи миний хүчинд байх. Ингээд яруу найрагчийн дуу хоолой нь өөрөө ингээд дүрлүү алгуурхан шилжиж байгаа юм л да. Ер нь Бавгийн Лагусрынгийн сарны цагаан цус, гэгэн тамлан, тамггүй төр гэх мэтийн туйсын энэ жүжигүүд нь түүхэн жүжиг биш. Монголчуудын эрт цагийн ёс суртахууны ертөнцийг сэргээн хэлний хүчээр амьлуулах гэсэн ийм эрэл хайгуул гэж ойлгоход буруудахгүй. Лагусрын яруу найрагчийн жүжигүүдийг сүүлийн үед хит одоо стетизм буюу төрийг номлосон эрх чөлөөний эсрэг одоо юу ч гэдэм те бүр садист гэх мэтээр ярьдаг болж. Жишээлбэл одоо Англи ч юм уу эртний Европын түүхийн тухай түүхэн юм зохиол бичвэл тэр үеийг амар соёлтой эрх чөлөөтэй байсан гэдэг ч юм уу тэгж одоо зохиолоор дүрсэлж болохгүй шүү дээ. Тэр үеч гэсэн бас л адилхан хүний тань мэдхүү хязгаарлагдмал хүний ёс суртахууны шийтгэл оноо арга барилч гэсэн хязгаарлагдмал тийм л байсан цаг үе. Саяхны хүртэл Европт одоо өөрөө сэтгэдэг хүнээ одоо шуламсаар нь дуудаад шатаадаг л байсан тийм ээ. Тэгэхээр тэр үе тийм эрт цагийн тухай Лагусрын яруу найрагч төсөлж байгаа бол тэр эрт цагийн хуулийг л төсөлнө.
Тэр эрт цагийн хууль нь ёс суртахууныг сахиулахын тулд, ёс суртахуунлаг байдлыг бий болгохын тулд ямар золиос гаргадаг байсныг л дүрслэнэ. Яг нөгөө Чингис хаан өөрийнхөө ахыг хөнөөцсөн шүү дээ гэж өнөөдөр ярьдагтаа агаар нэг эцэг нь өнгөрсөн учраас нас биеинд хүрч байгаа өөрийнх нь том ах төрсөн эхийг нь өөрийнхөө гэргий болох боломжтой болсон учраас л Чингис хаан тийм алхам хийсэн байгаа шүү дээ. Үүний цаана бол бүх томоохон хэмжээний бүтээл рүү орсон зохиолч чуулганыг гаргаж тавьдаг ёс зүйн асуудал байгаа. Жишээлбэл хитрхи ёс зүйг одоо үгийг нь сольсон ч юм уу, эсвэл ингээд эрх мэдэлдээ солиорч галзуурсан ийм үр хүүхэдтэй байхгүй, ийм үр хүүхдэд төрийн жолоо атгуулж болохгүй гэж хөнөөсөн. Тэр тухайгаа ингээд халаглан эмгэнэн уйлж байгаа, дуулж байгаа. Тэр эцгийн тухай зохиол шүү дээ тамггүй төр. Гэтэл үүнийг ийм хайрыг сүлжийг номлосон ийм хандлагатай гэдээ орчин үеийн хэлээр харж ярих нь бол хитрхи давчуу жижигхэн яриа л да. За тэгээд яруу найрагчийн хувьд гашуун өгс номноосоо хойш бол уянгийн яруу найрагч нэгдүгээр биш болсон. Энэ хүн бол туйлсын яруу найрагч болсон. Туйлсын ертөнц бүтээсэн. Лагусрын яруу найрагчийн 2000-ад оноос хойш бичсэн шүлгүүд бол ерөнхийдөө гэрээслийн шинжтэй. Өмнө нь тэр хүн өөрийнхөө амьдрал, хайр сэтгэл, өөрийнхөө сэтгэл зүрхний шатлалтыг дуулдаг байсан бол шинэ зуунаас хойш ирээдүйд бид ямар байх вэ? Ирээдүйд бидэнд хэрэгтэй ёс зүй ямар байх вэ гэдгийг өнгөрсөн цагтаа харьцуулж, өөрийн амьдралтайгаа ч харьцуулж ингэж гаргаж ирэх болсон. Жишээлбэл одоо Тамггүй Төр хааны арч өгт тулгарч байгаа ёс зүйн бэрхшээл өнөөдөр бидэнд тулгарвал яах вэ? Өнөөдөр бидний нийгэмд байгаа энэ зэрлэгшил, оюуны зэрлэгшил яг харахад бол асар соёлтой одоо хөгжсөн технологитой юм шиг мөртлөө цавын цаанаад энэ нийгмийн сүлжээгээр бие биенээ барьж итгэхэд бэлэн байгаа. Засаглах чадваргүй, засгаа сонгох чадваргүй. Тэр амьдралын тухай жүжиг. Тийм амьдрал хүнийг ямар зам руу түлхдэг тухай жүжиг байна. Тийм л ёс зүг, тийм л нөлөөллийг зөвхөн энэ дөрвөн уулын хонгорт байгаа эсвэл зөвхөн ар Монголд байгаа биш. Монгол хэлтэн, монголоо гэсэн сэтгэлтэн болгоны дотор энэ хүн дуулсан байгаа. Энийг нь эргцүүлээ бодох юм бол энэ хүн төрлөختний тухай яриа байхгүй. Энэ өнцгөөс нь Лагусрын яруу найрагчийг хараасай гаргасан номыг нь бүтэн уншичаад үндэсний сэхэтнээ дүгндэг, бусдтай харьцуулдаг соёл байгаасай л гэж би хүссэн юм. За, Морин зэрэглэлийн номын 255 дугаар талд нэг богинохон шүлэг бий. Миний явсан мөрөн дээр манан бууж үлдэв. Хяруу цөмөрсөн талын хянгар эртэй чулуу миний мөргөө үлдэв. Гიშгэхэд тэр бүлгэж гэгэн эрх чөлөөгөө надаас миний хөлнөөс булаасан. Миний мөр чулуун дээр үлдэхгүй гэж байна. Энэ бол яруу найрагчийн сүүлчийн бүтээлүүдийн нэг. Сүүлчийн дусал цус. Тийм ээ? Өөрийн сүүлчийн амьсгалаа, өөрийн хамаарч байсан нийгэм буюу эх орныхоо төлөө үрх, түүний төлөө зориулах. Тэр өөрийнх нь насан туршдаа тэмцсэн их хил, эх орон, соёл гэсэн зорилгот нь өөрийнх нь үр хүүхэд, өөрийнх нь хувийн эго, өөрийнх нь ирээдүйн өчүүхэн эрх ашиг багдах тухай тэрээр сүүлийн 20 гаруй жилийн турш яруу найрагтаа бичсэн. Энэ бол Лагусрынгийн бидэнд үлдээсэн өчнөө уран сайхны баялаг ертөнцийн хамгийн сүүлчийн цэг нь энэ байсан байна. Тэгэхээр эхэлсэн цэг дээр эргээд очиж бодож байна. Лагусрын бидэнд юу өгсөн бэ? Лагусрын яруу найрагч бидэнд их хэлийг мань өгсөн. Бид их хэлээрээ 2000 жилийн өмнө түүнээс ирдэж тойрвж байсан. Бидний туйлсын хэл бидний оршихуйн үндэс гэдгийг тэр хүн ойлгуулж өгсөн. Зүгээр л хөлстэй мөр хараад, хөстэй бүх хараад баярлж түүнийг элдв янзаар донгодж дуулах биш. Бичсэн шүлэг хэлсэн үгний цаана чиний өвөг дээдсийн амьсгал байдаг гэдгийг энэ хүн өөрийнхөө амьдралаар нотолсон. Энэ бол Лагусрынгийн бидэнд үлдээсэн зүйл. Хэрвээ Лагусрын байгаагүй бол ямар байх байсан бэ? Төв аймгийн Өнжүүр сумын харьяат сахалтай тэрслүү нэг ирээр бид дутах байсан гэж юу? Үгүй. Бид
Монгол хэл маань эртний юм шүү. Бид их хүнийг ертөнцийн эхлэл гэж шүтдэг юм шүү. Бидний сэтгэлгээний үндэс нь их хүнийг шүтэх үзэл юм шүү. Бид энэ тал нутаг, энэ хязгааргүй тэнгэрийн дор төрснөөр бид хэмээх Монгол хэмээх давтагдшгүй онцлог гэдгийг бүрэлдүүлж чухам түүний ачаар л бид оршин тогтнож байгаа юм шүү. Хятадуудын хайрлсан, манжуудын хайрлсан соёлын үн төв, буддизмоос өгсөн философитой биш. Бид хүн төрөлхтнийг хайрладаг, хүн төрөлхтний өмнө ёс суртахуун хүлээдэг тэнгэр шүтлэгтийн ард түмэн байсан юм шүү. Тэрийг өөрийн буддишгүй хэлээр илэрхийлдэг байсан юм шүү. Тэр маань бидний оршихуйн үндэс юм шүү гэж Лавсуран хэлж өгсөн. Тэр байгаагүй бол энэ тухай хэлэх дуу хоолой хамгийн хүчрхэг дуу хоолой сонсогдохгүй байсан. Хойштч төрөхөд хэцүү байх байсан гэж би хэлмээр байна. За, Mongolik Voice Media та хамтран бүтээсэн бидний хуудас эрхчлөөнд подкастын Elements болон өнөөдөр энэ хүрээнд өндөрлөлөө. Бидэнтэй хамт байгаарай. Та бүхэн нас жаргал хүсье. Баярлалаа. За. Хуудас эрхчлөөнд подкаст нэвтрүүлэг.